2021 оны амжилтаараа малчин түмний хошуучлаж, мал маллах, арга туршлага, амжилт ололтоо аймагтаа дахин өнлөөлж, Цэцэг сумын Баян овоо багийн малчин, Баттулгын Баян мөнхийн гэр бүл, аймгийн хошин аварга малчин цол хүртлээ. Аймгийн хошин аварга малчин Баян мөнхийн шагналыг аймгийн засаг даргын орлогч Дэлгэр сайхнаар ахлуулсан ажлын хэсэг сумын удирдлагуудын хамтаар гар дулан өгч баяр хүргэсэн юм. Малчуудамтай энэ гэр бүл 1993 онд аав ээжээс өмч болгон өгсөн 300 толгой малтай өрх тусгаарлаж байжээ. Хамтын амьдралын 30 жилийн хөдөлмөрийнхөө үр дүнд мал сүргээ 5 төрөл дээр нусгож, өдгөө бог бод нийлсэн 1000 гаруй толгой малтай болсон байна. Төвний аав Баттулга нь ардын хурлын депутат хийгээд Монгол улсын авраг малчин хүн байжээ. Аавынхаа малчин ухааныг нь өвлөн амжилтанд нь хүрэхийн төлөө зайлж тэмүүлж яваа тэрээр хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөрлсөн олон жилийн уйггүй хөдөлмөрийнхөө үр дүнд энэхүү хүндтэй цолны эзэн болж байгаадаа баяртай байлаа. Аймгийн хошин аварга болж болсондоо маш их баяртай байна. 93 онд одоо анх ээлгэр болол тэгэл одоо тэрнээс хойш мал малж байна. 300 ад малтаа л одоо ээж аав тасалж өгсөн. Аав ээж хоёулаа малчин, манай аав Монгол улсын аварга малчин байсан. Ардын хурлын депутат, үндсэн хууль баталцж байсан одоо. Тийм хүн байсан л да. Энэ хавар ер нь хэр зэрэг хавар болоод зуншлаг ямар болох төлөвтэй байна. Байгаль цаг агаараа хараад бас малчид чинь шинждэг штеп. Зуншлаг одоо энэ гайгүй болох байх л гэж бодож байна. Энэ хавар яах вэ гайгүй. Жаг салхи шуурга ихтэй л байлаа. Энэ алтай ууртай цас их ороод эндээ жоохон шуурхтаа. Энэ цагаан морь хонороо жаахан шуурцсан жаахан шуурах байх л гэж бодож байна. Тэгээ ноёдл намар бол бороо хур их орсон. Уулын чиг сайтай бас нэг эртхэн ногоо идчих байх. Гарсан ногоо гайгүй гарах байх л гэж бодож байна. Тэрбээр малын тооноос илүү чанарт анхаарч, нэг малаас авахаа ашиг шимийг нэмэгдүүлэх үүднээс эцэг малыг сэлгэн малынхаа үйл зурагсааг сайжруулдаг гэлээ. Энэ хавар салхи шуурга ихтэй хүндхэн хавар болж байгаа хэдий ч байгалийн шалгуурыг даван төл малаа бүрэн авч мал сүргээ өсгөж байна.